Би анхлаад энэ бүсийн ажиллагаа хэмжээний төвд эмчээр орж яхад миний цалин бол одоо 518 мянган төгрөг байсан. Тэр үеийн одоо ханшаар тооцох юм бол одоо 450 доллар. Өнөөдрийн одоо миний цалин бол одоо сая 559 гэж тооцох юм бол одоо энэ маань бол одоо 430 доллар болж. Эсвэргээр одоо яг валютын ханш руу шилжүүлэх юм бол 30 доллараар буурсан. Монголын улсын одоо мөнгөний ханш одоо унаад байгаа учраас тоон бол аягүй сайхан сая 500 550 гэд нэмээд байгаа аягүй сайхан боловч яг үндсэн дээр одоо яг хөрснөр бууж байгаа хүн бол одоо ийм байгаа. Бид нар уг нь эрүүл мэндийн сайдаа бидний нэг гарч ирсэн бидний төлөө маш их юм хийн гэж хитгэж хүлээж найдаж маш их удлаа тий. Хоёр дараалан манай эрүүл мэндийн салбарын сайттай боллоо. Өмнө нь бид нар эрүүл мэндийн яг салбараас төрсэн сайд маш ховор байсан. Бусад өөр чиглэлийн сайд нартай байсан. Тэгэхэд эрүүл мэндийн сайд маань бидний үндсэн цалингч мэдхгүй эмнэлгийн ажилчид 3 сая 500 мянган төгрөгийн цалинтай. Тийм учраас эднэрийн цалинг нэмэх шаардлагагүй гэдэг юм яриа зогсож байна. 15 жил ажилласан, 16 жил ажилласан, 25 жил ажилласан хүмүүс 3 сая 500 мянган төгрөгийн цалин авсан хүн байна уу юу энэ дунд? Бид нар шөнийн нойроо хугслан байж жижүүрийн араас үхэн хатан гүйжээж цалин маань нэмэгддэг тий. Хин шүн нойргүй олон хонж ажиллахыг хүсэх юм бэ? Нойр гэдэг чинь өөрөө хүний эрүүл мэндийн маш чухал асуудал. Тэр эрүүл мэндийн асуудлаа золион байж бид нар арай илүү нэмэгдэлтэй цалин авдаг. Гэхдээ тэр мөнгө хизээж 3 сая 500 хүрж байгаагүй. Эрүүл мэндийн ажилчин цалингаа нэмэх гэхээр улсын хурлын гишүүд эрүүл мэндийн сайд нь хүртэл нэмэхгүй гэж зоригтой хэлдэг. Яагаад ингэдэг юм бэ? Тэ бид нарыг хизээж ажлаа хайж чадахгүй, ажлаа орхиж чадахгүй гэж боддог юм шиг байна. Тангар хүргэсэн учраас эдгээр ажлаа орхиж чадахгүй ямар нэгэн цалин авч ирсэн ч эдгээр ажлаа үргэлжлүүлээд чинь гэж итгэлтэй байдаг юм шиг байна. Одоо бид нар үнэхээр одоо чөхрлөө шүү дээ. Ийм хэн цалингаар бид нар ажил амьдралаа үргэлжлүүлээд үнэхээр дийлхэ байлаа.